Тэгэхээр guys, хандлт гэдэг зүйл одоо цагт юу нэлээд чухал гэдгийг та бүхэн мэдж байгаах. Одоо цагийн attention economy гэж ярьдаг те. Хандлт хэр өндөр аавна төдий чинээ бараа сурчлагаа зарах, эсвэл бараа сурчлагаана байршуулах байгууллагууд бол ихсэж одоо мөнгө олох боломжтой байгаа. Тэгээд сүүлийн үед бол цаг хугацаа явах тусам хандлтын төлөө бол юу ч хийхээс буцахгүй контент бүтээгчд бол улам ихссэн. Надаас ахуулаад өнөөдөр имжлэхээр хідүүлээ хандлтын төлөө хэтрүүлсэн ютуберуудын талаар ярилцуулна. Дандаа гадаад ютуберууд байгаа. Тийм учраас монгол ютуберууд маань бүхсөө суулж болно, гүнзгий амсгалж болно. Та нарыг өнөөдөр оролдохгүй. Өнөөдөр л оролдохгүй. За тэгээ хандлтын төлөө юу ч хийхээс буцахгүй бүр хэтрүүлсэн хүмүүсийн талаар өнөөдөр ярилцуулна. Ингээд бичлэгтээ орцгоё. Эхний ярилцах сувг бол YouTube дээр биш, TikTok дээр байгаа. Тэгээд сүүлийн бичлэгний доор бол та ZDBO гэдэг TikTok хаягийн талаар яриад өгөөч гэсэн хүмүүсд аяа их битсэн байсан. Түшиг ахаа би бодлоо олон хүмүүсийн сандлаар TikTok-ийн од охин ZBO-гийн талаар яриад өгөөч. Түшиг ба. Та TikTok дээр өдөг ZBO-гийн сувгийн талаар яриад өгөөч. Дэж байгаа лайк. Тэгээд TikTok руу нөрөхлөөр From Nothing to Life ZBO гэсэн ийм сувг байсан. Ер нь бол нэлээд эвгүй санагдсан. Яг үнэхээр бичлэгдэр бол нэг жоохон охин гарна, хэдэн настай юм мэдгүй, ер нь бол нэлээд жоохон охин. Тэгээд энэ бичлэгийг хийж байгаа одоо эцэг эх юм уу те, харгалзах юм уу те, тэр хүн нь хандлтын төлөө хүүхэдтэй одоо хит халуун ногоо өөж дээрээс нь ус асгаж ер нь л жоохон надад айгу муухай харагдсан. Тэгээд доошлуулахад бол бичлэг бол нэх олон хүн байхгүй. За эхний бичлэг хэдүүлээ харцгаая. Харж байгаах. Тэгээ ингээд зүүм өвөр юм хаглаал өөрийг ингээд хатах гэж байгаа юм шиг те. Тэгээ хандлт нь бол анханасаа ингээд нэлээ өндөр байж байгаа. Сүүлдээ бүр харж байгаах 1 сая, 2 сая, 4 сая, 5 сая, 8 сая, 10 сая, 7 сая гэдэг ер нь бол хандлтууд нь өссөн. За энэ бичлэг чинь хараа. Баахан лимон, халуун ногоо, дээрээс нь бүр ийм халуун ногоо хийснээр хөөхтөгöd байгаа байхгүй юу? Амар угаастай. Тэгээ зүгээр ингээд барьж яхад нь бичлэг аваад байгаа юм болов үгүй ингээд гар мар нилээ ам яагаад иймэрхүү юмнууд байгаа байхгүй юу? Тэгээ ингээд шаар өгч байгаа юм шиг бас хасгаад. Тэгээ хүүхдүүд бол жоохон ч яах вэ? Нилээ зовоогоод байгаа юм шиг харагдаад байгаа юм. Зүгээр унтуулахгүй. Ер нь бол хүүхдээ ер нь нилээ зовоогоод байгаа юм аа. Юу вэ? Бүр амар халуун ногоотой юм өгч шүү дээ. Тэгээ яг уу зүгээр миний зүгээр ингээд найдаж байгаа юм юу вэ гэхэлэр зүгээр л ингээд барьж байгаа хэсгүүдийг нэвлүүлж байгаа гэж найдаж байна. Учиргүй бүгдийг нь бол идэхгүй байгаа байх. Эмчилгээ хийж байгаа хүн эрэгтэй хүн байх шиг байна. Гарандаа нэлээд өстэй. Тэр эсвэл аав нь юм уу эсвэл нэг хүн хөндлөнгийн хүн юм уу мэдхгүй. Тэгээ энэ дээр бол ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байх. Төрж байгаа нөгөө рентген зураг нь рентген билүү те. Энэ аав нэм бах та. Гар нь бол мөн байх шиг байна. Нөгөө түрүүний үсрэг гар мөн байна. Зүгээр бүр багаасаа одоо хинж биж яж байгаад ингээд амьдралд ирж байгаа гэсэн. From Nothing to Life гэсэн байна. Тэгээ энийг бол Dragon 742 гэдэг фолт. Эндээс таад ерхэд надад санал өгсөн юм биш үү? Энэ одоо хүчрхийлэл үздэй гэсэн бичгтээ Монгол сувг бол ингэж тавьсан байна. Харж байгаа. Ер нь бол юу? Төмсөг убаа ч шиг ой. Зодын шүү гинэ. Тийм зодон шүү би. Бүгдээрээ булчинтай бат хэлий. Мэдж гин. Үгүй биш өөрөө юу ч мэдэхгүй байхад өөр улсын хүмүүс хүүхдээ хоолнд сайн болохын тулд ингэдэг юм гинэ. За яг ч төө. За худлаа яриад байгаарай. AI байгаа зүтэй гинэ. Наад AI бүсэнд өч. AI гэж бол харагдахгүй байна. AI бол биш шүү арай. Хүүхдэрээ далинзуулж хандлт авах гэсэн юмнууд гинэ. Хөөхөдөө энэ охины хаашин чинь сэтгэл өвчлөө. Ийм сонин хүүхдээ мөнгө олдог хүмүүс нүрээ уулнаа гიშгсэн байх юм аа. Өнөөдрийн бичлэг Ортомед шүдний эмнэлэгтэй хамтарч байна. Шүдний эрүүл мэндийг гэдэг ямар чухал гэдгийг та надаар хэлүүлтгүү мэдж байгаа. Тэгээ Монголд ирснээсээ хойш би өөрийнхөө шүдний эмнэлэг гоо сайхныг Ортомедэд тэр чигт нь даатгсан байгаа. Миний хувийн туршлагаас бол Ортомед Франц эмнэлгүүдээс хүртэл хамаагүй илүү санагдсан. Тэдний хамгийн том давуу талуудын нэг бол зөвхөн шүдний эмнэлэг биш, хажуудаас гажиг заслын эмнэлэгтэй. Тэгээ миний нэг мэдж авсан сонирхолтой зүйл юу вэ гэхээр орчин үед ялангуяа хүүхдүүд одоо ингээд зажлуур багтай хит боловсруулсан хоол хийснээс болоод эрүүн
одоо хазаж ингэж хөгжих ёстой атал шүднүүд ургах хангалттай зай гарч ингэж ирүүн одоо хөгжих ёстойгоор хөгжихгүйс болоод эн тэнд ингээд шүд ард урдаа ургах одоо тийм эрсдэл байгаад байгаа. Тэгээд тэгж ургасан шүдийг бол цоорын ингээд имжлээ яваад талаар бас үр дүн багтай. Яавал үр дүнтэй вэ гэхээр бүр ингээд аппарат зүгээд ч юм уу те бүр ингээд гажиг заслаар нь хазалтыг нь одоо бүр нарийн зургаар орчин үеийн технологи ашиглаад тэгж засж агаад дараа нь ингэж шүдээ бүр ингээд имжлэх юм бол бүр хамаагүй үр дүнтэй. Тэгээ шүдэндээ та ямар ч асуудалгүй байсан ч гэсэн ортометр очоод гой цэвэрлүүлээ, цайруулаад шүдэндээ ингээд анхаарлаа тавиад яваадах юм бол бас улам гой болно. Та яг над шиг өөртөө ихтгэлтэйгээр инээмсэглэж чадна гэсэн үг. За тэгээ та бүхэн эргэлзээгүй ортомедд шүдээ даатгах болно шүү. Ялангуяа аппарат хийлгэж байгаа хүмүүс бол ортомедийг зориорой. Хаяг нь их найт худалдааны төвийн ертөнцийн зүгээрээ зүүн талд нь байдаг. Тэгээ та бүхэн ортомедээр өрнөөр үйлчлүүлээрэ ингээд бичлэгтээ орцгоё. За ер нь бол ингээ нэг хүүхдийн хандлтын төлөө яаж айгүй онцгүйгээр ашиглаж бичлэг хийж байгаа бол жишээг харлаа. Тэгвэл вэ штэ. Инээс илүү аимшигтай гэж хэлж болохоор хэрэг болж ирсэн. Тэр нь болохоор юу вэ гэхээр саяхан штэ баг нилээн сенсац болсон. Нэгэн эмэгтэй Америкт өгөрчилж авсан 7 хүүхдэрээ хүчээр бичлэг хийлгээд YouTube сувг нээгээд ажилуулад хүчрхийлээд орлого олж ирсэн нь бол баригдсан байгаа. Энэ хэрийг үйлдэгч эмэгтэйн зургийг бидэд харж байна. Michelle Hobson гэд бидний харж байгаа эмэгтэй хүүхдүүдийг үрчилж аваад YouTube сувг нээгээд тэгээд яаж яг тэр YouTube сувг нь бүр нилээн хандлт болоод бүр 800 мянган subscribe болцсон байсан гэ та боддоо мэдээг нь яг одоо бид нар харж байна. Were these young YouTube stars Одоо ингээ бичлэгийн нэгсэн бол энэ байна. Fantastic Adventures гэдэг нэртэй. Тэгээд ингээ хүүхдүүдийг ингээ tortured and abused to get them to perform for the camera? Those ер нь л хүчрхийлээ, тамлаад, зовоогоо төрийн хэдэн хүүхдүүдийг бол нилээн зовоосон байгаа юм. A woman who adopted 7 children and used them to make social media videos is now under arrest. the 7 kids are the stars of a popular YouTube channel called Fantastic Adventures. The channel has over 250 million. Пүү 250 сая хандлт болсон юм байна. Сувг нь. Michelle Hackney, who adopted all 7 kids, allegedly sprayed them with pepper spray, Пүү нулимс асруулагч хүртэл хүүхд рүү затсан beat байна. them with a belt or clothes Бүс сурам бүсээр оруулсан байна. hanger, and locked them in a closet for days at a time. Пүү урт хугацааны туршны шүүгэнд хүртэл түгжижсэн юм байна. The kids told police they were thirsty and hungry, according to documents filed by prosecutors. Тэгээ цагдаа нар очиод бол нилээ өөлцсөн, ядарсан, нойр муутай. Ингээ цагдаа нар хүүхдүүдийг олоод ингээ нэг хүүхэд ингээ усгсан чинь ингээ 3 савтай усыг шууд ингээ дорно ингээ ууцсан гэсэн. Бүр нилээ олон хоног юм уу юм шиг аман цангацсан байдалтай. Хүүхдүүдийг бол бүр тэгэл зовоосон байгаа. Тэгээ хандлтын төлөө, мөнгөний төлөө амар гастай. Тэгээ одооноос 6 жилийн өмнө 2019 оны ихээр бол энэ хэрэг бол бүр нилээн бүүн болсон. Тэгээ энэ хүү хэрэгээс болж бол Америкт бол хүүхдийг бид нар ингээд хүмүүст өрчлүүлэхдээ дахиад илүү өндөр одоо шаардлага тавих хэрэгтэй байна. Дахиад илүү нягтлжиж хүүхдийг өрчлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн санал бол бүр нилээн явсан. Тэгээ сувг бол нилээн их хандлттай ингээд явж исэн. Тэгээд яаж хүмүүс эцэст нь мэдсэн бэ гэхээр одоо тэр эмэгтэй 19 настай одоо өөрийнх нь яг төрсэн охин нь цагдаа нарт бол мэдгдсэн байгаа. Өөрөө бол энэ бүхнийг харж тисэж бол чадаагүй. Michelle Hackney has been charged with child abuse and unlawful imprisonment. Her adult sons were also arrested. Юу гэдэг өөр 2 хүүтэй байсан юм байна төрсөн. Тэгээ 2 хүүг нь бас баривчилсан юм байна. Яагаад гэвэл одоо хүүхд хүчрхийлүүлж яхад одоо тэрийг цагдаад мэдэгдээгүй гэдэг утгаар бол баривчилсан. За тэгээ яасан бэ гэхээр хэрийг үйлдсэн эмэгтэйд бол ял өгж амжаагүй байхад 2019 оны 11 сард бол 48 наснда бол өөд болсон. Тэгснээр бол хэрэг ингээд автоматар хаагдсан гэсэн үг. Тэгээ ер нь бол ийм хэрэгүүд бол контент бүтээгч хүүхдүүдийн талаар бол нэлээд сериосны бодоход бол хүргсэн. Тэгээ хүүхдүүд орсон ямар нэгэн контент байвал тэр хүүхдүүд хүчээр контент хийгээд байна уу? Эсвэл өөртөө яг санаачлахаараа дур хүсэлтэй, дуртайдаа хийгээд байна уу гэдэгт бол ингэж зааг тавихад бол нэлээд чухал юм байна гэдгийг бол харуулсан. За дараагийн хандлт донешны төлөө бол хэтрүүлсэн ютуберыг яг одоо бид бүхэн харж байна. Stas Refle гэдэг нэртэй Орос ютубер байгаа. Саяхан хэдэн жилийн өмнө бол бас л нэлээд
орсуудыг зочролд оруулсан хэрэг болсон. Тэгээ мань хүний контентны төрөл нь бол trash streaming буюу хүчирхийлэл, янз бүрийн аюултай зүйлс хийдэг ийм төрлийн стрим юм байлээ. Тухайн өдрийн лайв стример бол үзэгчт нь $1000 өгөөд тэгээ $1000 оронд найз охиноо одоо зодоод балкон дээр гаргах тийм даалгаварч юу яах вэ? Тийм хүсэл тавьсан байгаа юм. Тэгээд мань хүн яасан бэ гэхээр жирэмсэн найз охиноо балкон дээр хасах хэдэн градус ч үлээ те. Өвлийн хүтэн ч бас Монгол шиг штэ. Тийм хүтэнд найз охиноо гаргаад стримээ өргөжлүүлсэн байгаа. Тэгээ яах нь мэдээж хүн осгож өхөн харамсалтайгаар бол найз охин асуурсан. Тэгээ хамгийн аимшигт нь юу гэхээр энэ бүхэн зүгээр стрим дээр нь ингээд гараад хүмүүс донешн явуулж байсан гэд бодглохлоор бүр эвгүй. Тэгээ яасан бэ гэхээр энэ хоёр муудалцсан юм байна. Найз охинтойгоо хоёулаа муудалцаад тэгсэн чинь үзэгч нь $1000 өгөөд одоо найз охиноо зодоод балкон дээр гаргачих гэж хэлсэн байгаа. Тэгээ задлуу бол яг хэлснээр нь хийсэн. Тэгээ хамгийн амар нь яасан бэ гэхээр гаднаас ингээд яг стримийн үеэр ингээд сонсогдож байгаа шүү дээ. Гаднаас ингээд найз охин оруулаа би ингээд хөлтлөө штэ гэж яхад өөрөө стримээ үргэлжлүүлээд за манайхаа дахиад ингээд 50 лайк гэх юм бол би тэрийг оруулъя гэд. Тэгээ ингээд зарим үзэгчнэр нь мэдээж ингээд хүүе наадахаа оруулаач наач хөлдөж өглөө штэ гэд тэгж байгаа шүү дээ. Тэгэхэд бол тоохгүй. За манайхаа одоо ингээд 50 лайк хүрчих юм бол найз охиноо буцаж оруулъя гэд ер нь бол нилээн удаан стримээ хийсэн байгаа. Тэгээд яах нь дараа нь найз охиноо оруулахад бол найз охин ухаангүй байсан. Мэдээж ойлгомжтой тийм удаан хасах градус дотор хувцастайгаа балкон дээр гарчгаар бол юу болох нь ойлгомжтой. Тэгээ хамгийн амар нь юу вэ гэхээр найз охиныхоо зохицыг цаана нь буудан дээр ингээд хөвтүүлчихэд тэгээ ингээд стримээ бүр ингээд үргэлжлүүлсэн байгаа. Эхлээд бол мань хүн яг үхсэн гэдэг нь бол мдээгүй. Тэгээ маргааш өдөр мэдээж ингээд босоогүй, эмнэлэг дуудсан. Тэгээ үхсэн гэдгийг мэдсэн. Тэгээд бол шоронд орсон. Одоо санаандгүй хүний амьд хүрсэн гэж бол 6 жилийн ял авсан. Тэгээ бүр аимшигт нь юу гэвэл найз охин дөнгөж ирэмсэн болоод нэг сар болоог байсан байгаа. Амар. Энэ бол амар хэрэг. Тэгээ ер нь бол согтуу байсан юм байна шүү дээ. Ер нь бол энэ орс стримнүүд зүгээр л ингээл уугаал агсан тавиал байж тийм бах та. What? Сейчас согтуу шүү бүгдээрээ. Валь, давай без этого. Валентина, что? Клоп! Тэгээ ингээд цаана ингээд үүр цайж байгаа байхгүй өглөө болж байгаа байхгүй өглөө хүртэл стрим хийсэн юм шүү. За ингээд одоо ингээд эцэст нь нөгөө алуурчин болсноо мэдж байгаа. За тийм ч нэнийг байгаа юм уу? Амар юм те. Тэг хүмүүс битсэн байна. Шууд түргэн дуудахын оронд үргэлжлүүлж уугаад байсан ямар амар юм бэ гэж байна. Гадаа бүр оруулаач гээд олон цагийн турш орилж яхад нь тоохгүй стрим хийгээд бүр ингээд камераа харуулж ирсэн гэж байна. Амар. Найз охиноо мөнгнөөс илүү үнэлсэн хогийн гар. Тэгээд харж байгаа яг энэ жишээ бол хүн ингээд хандлтын төлөө, донешны төлөө хитрүүлж одоо юм хийвэл ямар үр дагаварт орох магадaltaйг бол нэлээд ухааруулсан үйл явдал гэж бол харж байна. За дараагийн бидний ярилцах үйл явдал бол саяхан бараг 2 сарын өмнө юм уу та Францад нэлээд шууган тарьсан явдал болсон. Яг одоо бидний харж байгаа Рафаэль Гравен гэдэг Франц стример олон цагийн турш стрим хийж байхдаа бол нэлээд хүнд шийтгэлтэй өөр стримерүүдтэй зодуулж модуулдаг бараг 300 цагийн турш 10 хэдэн хоног тасралтгүй хийж байгаад бол нас барсан хэрэг бол дүүлэн тарьсан. Тэгээ мань хүн Kik гэдэг платформ дээр манай монгол стримерүүд бараг зарим хийдэг байхаа Kik дээр хийж исэн. Тэгээ энэ үйл явдлаас болж бол Kik нэлээд шалгагдсан. Ер нь нэлээд зэрлэг пранклдаг байсан юм шиг байгаа. Тэдний нэг харъя да. Устац чинь энэ ч яг гайгүй. Oui, la vérité. Au moins, il a été honnête. Il m'a dit à Marc, tu dis la vérité. Өндөг шууш хидэд байгаа юм уу? Сайн нэг орилт дээр өндөг бяталсан. Тэрнээс бол эвгүй юм байна. Тэгээд яасан бэ? Энэ олон хоног нэлээд шийтгэлтэй пранктай стрим явж байгаад нэг өглөө бол нэлээд гүнзгий амьсгалахыг бол анзаарсан. Харж байгаа.
Тэгээ ингээ найз нь мэдхгүй 300 цаг стрим хийсэн ба шүү дээ. Тэгээ нэг найз нь ингээд сэрэх гээд юм шийдсэн чинь сэрэхгүй. Тэгээ ингээ сэрээгүй та нар харж байгаа. 46 настай цэргийн айр малга хаасан хүн өвхтлээ дээрлэх үйлдэл харах эвгүй байна гэсэн байна. Цэргийн хүн байсан байна. Окей. Яг энэ хэсэг хараа. On t'écoute. Яа. Arrête, tu vas mourir, je voulais. Arrête, tu vas mourir. Пүүх. Амар. Нилээн олон хоног зовсон юм шиг байна гэх юм. Тэгээ ер нь бол нилээн зэрлэг стрим хийдэг байсан. Сая болохоор юу гэнэ ингэж багалзуурдаад хэр удаан одоо амьсгалахгүй байх челленж гэдэг ч байгаа байхгүй. Пүү 2024 оны 8 сард дэлхийд 4-т орох олон дагагчтай стример байсан маань 669 мянган фолловтэй Twitch дээр. Тэгээ шүүх хурлын шалгалтын эцсийн хариу бол гараагүй байгаа. Тэгээд энд хүү үйл явдалд оролцсон бусад одоо найзуудын нь бол бүгдээрийг нь кик бол бандсан юм байна. Тэгээ Францын цагдаа нар ч гэсэн энэ дээр аюулгүй ажиллаж байгаа гэж тэгж байна. Бас нэг нэлээд харамсалтай үйл явдал. За тэгээ та бүхэн харж байгаа ер нь бол хандлтын төлөө, донешны төлөө гэдэг зүйл ингээд явсаар одоо хаа хурж болох сургамжтай үйл явдлуудыг бид нар харлаа. Монгол ч гэсэн одоо ингээд стрим те ер нь контент нэлээд хөгжиж байгаа ютуберүүд те. Тэгээд яг энэ цаг үед бол иймэрхүү зүйлийг бол харж болгоомжтой байх. Мэдээж гоё контент, сонирхолтой контент гарах хэрэгтэй. Тэгээд хажуугаар нас болгоомжтой хийх хэрэгтэй юм байна шүү гэсэн юм сануулга өгсөн зүйл болж байна. За тэгээ та бүхэн лайк дарж, хэвчээ бүтээлээрээ тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.